За Булган аймаг зохион байгуулагдж байгаа 2025 оны Хөгүүдийн өсвөрийн улсын аврагч шалралт тэмцээний хагас 2 дахь тоглолт талбайд эхлэх бэлэн болж байна. Ганзам 20 дугаар сургууль ноён спорт клубүүд шалгарсан 2 дахь тоглолтыг энэ хоёр багийн хоцсон нь Дархан Политехник коллеж таврын төлөө медалийн гүйцэн хожигдсон хөрлөмж медалийн төлөө уухачин 21 дугаар сургуультай тоглолтод явнаа. За ноён клуб оноогоодсон давтаг хүлээгд авсан дөрөвдүгээр нутгаа за хойсон зогсон мөнгөнийг авч бөмбөг талбайн гадна унсан байна. Хаалтнагаар байсангүй ноён ихний оноогоодсон Табаг авнуулаг шилд нотын давалт явна. Яарас сүмдэр одоо энэ нөхөнийг гаргасан гардон гсан. Яа багаах гэсэн одоо ил оноогоо өдөглөө. За өмнөх оноогоо арилгааг өгөн байшаа уучлаарай. 1-1 За нэг дөрөв амжилттай сахаудаж явсан 2 4 хууралт явсан. За 2 дээр хамгаалтаас явсан мөнгөөр таталтай байхгүй. Ноён клуб оноогоо авсан гараа нэр цаг 2-1 болгож өөрчлөлөө. За нийслэл 2 баг ер нь тэцэгэн тоглолт явах нь тодорхой. Амар доос тоглолт биштэй 2-1 тоглолт. Багийн годын агч Бадрахын давлуулт Өдөр мгамшуудаж авсан илүү хойш зогсон бөмбөг байна. Хоёрдугаар нутгаа Амрын гараас нутгаанаа авсан. Амрын судын ихний чинь тоглоом нэр цаг 3-1 болгож өөрчлөлөө. За 16 насны улсын авраг тун өрсөлдөд цагаан тоглолтод явагдлаа да. 61 багийг ардаа үлдээж үлдсэн 4 багийн өрсөлдөд тун сонирхолтой байна. Дархан хагшаа тоглолтод 2-1 харьцаатаагаар хожигдлгүй явсан. Ганц ч хожигдлгүй бүх хожлуудаа авч цаад эргүүлэн явсан. Охач 21-ийг ажиж аврагт гарч явах юм. Яа далаас иргэн тохооно нэр цаг 4-1 болж ирчихсэн. 3 оноогоор холдож байна ноён. За нэлээд шахсан пас харагдаж шүү. Хавцаар орцсон. Харагдсан. Яа 5-1 хэрэгтүүлж байна. За багийн годын агч Бадрахын давталд явж байна. Аль хэдийн тоглолтод гарны эзэн бүрэлдэхүүнд байгаа да. Одоо ирээд тусгаа одоо ирээд хоёрын халаан нүстэй болсон. Торны дор ирэмрүү явж байгаа мөнгөөр хамгаалт амжилттай зайт олдон дээр бас дажгүй сайхан нутгаа явуулсан. Хос ирийн нутгаа эдгээр сайхан дөрвөг холболт явуулсан. Одоо ирийн нутгаа хамгаалтаас ороод ирлээ. Намын удаа дөрвөг орсон. Дөрөв сууралт явсан. Ариа уламгалаас сөрөг тутгаан далай цэргийн тутгаа. Данзамын хоёрын алт тун сайн сулрууллаа сөрөг тутгаан намаар явсан. Яагаад тутгаан амжилттай үсэг санаагаалсан. Тосоныг зэтэй үсэг лагшаараа утраа гаргарлаа да.
та хаалаа үлдсэн ганцаа гарч гартай явуулсан. Амрагчлан Эрбигийн хийсэн тоглолтоо нэрцээ 6-2. За 13 цагаас медальны тоглолтууд явагдана. Энэ тоглолтын дараагаар баг жоохон амралттай аж ахуйн тоглолтын дээр орж ирнэ. За шагнуур үргэлжсэн баг ахлагч Ариавал. За баг ахлагч дээр нь орч чадвар тун өндөр сайхан тоглогч байлээ дээ. Хоорол шугам дагуулсан толгой тэрэндээ давуу толгой үнэхээр сайхан онцгойд байгаа да. Амрагчлан давуулт. Ямал ногдогч эрхэс пас өгсөн гартаа тоглоод орсон. Гартаа тоглоод ирлээ. Яа одоо давуулт руу гарлаа. За ганцхан 20 сургуулийн дасгалжуулагч спорт мастер Мөнхөөр Бандрагч Мөнхөөр Одослэр мастер Монгол Улсын гавьч Доржин Солонгогч нар дасгалжуулагчаар бие ороод ирсэн хүн дээр шууд дарсан. Дараагийн соломгон дээр дөрвөг дэлсэн хурлаа соломгийн хуралт. Яа хатанастай дараад зэрэнгийн хаалт. Оноо авлаа да. Оноо 8-3. За ноён спорт клубын дасгалжуулагчаар олонсын нэр мастер Эренчингийн нэмэр дасгалжуулагч дасгалжуулж байна. За сүүлд бол 2023 онд өсвөрт авраг авсан байгаа ноён хой хинтээ финалд ирсэн. Хинтээ аймгийн багтаа финалд ирсэн. За тэнүүний давхаа оноог оттоллаа. Өдрөм ганамжтай 2-4 дээр хурал явуулсан Эрдэнэт халууч тарчжээ. Тармэрсээ одоогаар 5-8 боллоо. За ганцхан 20 сургуулиас бага олдногч Батолдын Тэлмүү давтаа үргэлжлүүлж байна. Гол хуурсан тэнүүний хууралт талбай ганцгүй мөнгө талбай гаднаасаа. 9-5. За ноёнгийн голын ягч хосоор давуулт руу гарлаа. Яа нэлээ хойшоо давуултагаас харж байна. 6-9. Тэнүүний давуулт. Эдгэрэг сол явдаа ороод ирсэн бүгдээр цолмон боломж алдсангүй. Давуулт цолмон аваад ирж байна. Цолмон ороод ирсэн бүгдээр дараа доноогоо явуулсан онооны цаг 7-9 суулж ирсэн. За тоглолт ихнээс оноо дотоо ихнээс 2 хоноогоор өртөж ирж байна да. Ариавал за алтгүй тогтлоо. Алтгүй явлаа. За Ариавалын давуултууд тун сайн байгаа шүү. Өсрэлтэй давуулт тун гоё гарт харцсан байгаа шүү. Давуултан дээр одоо мөнч хроно явууллаа тоглолтууд дээр. Яа роотносгүй. Ганцам руу мөшөлдсөн. 8-20. За ноён клуб Ганзамбаг гэж одоо Улаанбаатар Төмөл замын Ганзамбаг бол олон жилийн дэвшин дамжсан хариутай тоглосон түүхэд байгаа да. Үндэсний дээдлийг аврагчлал тэмцээнд анхудаа мөнгө медаль гүйтэж 96-аас 97-аас 98 оны өдрөл дараалалуудаа үндэсний дээдлийг аврагын 10 сумыг үргэсэн одоо юм сайхан түүхтэй байдаг. Ноён клуб бол дээдлийг олон удаагийн мөнгөөрөлтэй аль одоо багийнхан залгамжлагыг сайхан бэлтгэж байгааг харуулсан юм. Үгүй болж байна. Ганзамаас одоо гаргаа хийсэн олон сайхан мастерууд дэвшин тоглож байгаа.
11-8 дээр Эрдэнэтийн давалт байна. За олвш давалтаа судмаг аваад ирлээ. Далай зэрэг давхаа явсан. Одоо ирийн нэмжил тасвал. За намд болохоо. Бадрахын давхаа явсан. Хадаа дараагийн дээр халтар байлаа. Гол таасан. За Ганзам хөрдөөсрүүдээс ган толгой. Бадрахын давхааны халтар байж байгаа найцаг 9-11 гол өрчилсөн. Даадад нэгэн хаалтыг бас нэдээ үтсэн баг. Хоёрдуурсын хуурал. Яа, хоёрдуурсын хууралт явлаа. Амрын столынгийн хууралт яваад оноог авсан. Эхний чинь тоглолтын донд үе онооны харьцаа 12-9. Бацны 10-ын төлөө дархан полигник гэдэг штэ. Медалийн гол шийдэх тоглолтыг хийн. Хожигч нөрөл медалийн төлөө Орхач 21 багтаа тоглоно. За нэлээ урагшаа холболт юм уу гэсэн далай зэрэг давхаа тун сайн давхаа юм аа хамгаалтаас олсон мөн талбай гаднасан. За эхний чинь тоглолтын дунд үе онооны харьцаа 13-9. Бадрах давалтан дээр. За ганд болог тоглолтыг саалт тавтгаа тун гоё ажиллажгаа ихний тавьж шүү. Дөрмгөн очтой ойлгоо шийдсэн амрын сулын рухаа амрын сулын гоё яана. Алил нь алдаагүй тоглолт. За Ганзам хөрдөөсрүүлийн үед бас нэлээ хаалт хамгаалтан дээр анхаарч иж тоглолтондоо нуруу өндөр өргөлдөх учраас алил хаалтан дээр сайн мэдээж содруулах гэж үзэндээ гол явсан тэнүүний давхар орсог хашаа явцаа. За 5 онооны зэрүүстэй шихний чинь тоглолтод. За 15 ороод ихний цэцэрлэгийг захиаллаа. Ганзам 20 дүрсргүүл 5 онооны зэрүүлсэн 2 оноогоор нэг ойртож ирээд эргээд оноос алж байна. Даванраг Шимэн 2 тусгаж өгөгчаар бий. Дараа үедээ бас сайхан ажиллаж байгаа Ганзамын дараа үеийг сайхан гаргаж ирж байгаа багшны нэг Монгол Улсын гадаадч олуулсан жирийн мастер дөржийн солонгоо гişэд бас шилэгчийн багт бий. Алдан жилдээ давсан Монгол Улсын шигшээ өгт энэ жил сайхан тоглож Монгол Улсын суугоолын шигшээ өгс олон жил Азад амжилтанд хүргэсэн мастеруудын нэг. За энэ тоглолтын дараагаар завсралах юм байна шүү. 13 цагаас хөрөлмөд албадаг тоглолт эхлэвэл дараагаар нь аврагдаг тоглолт явагдана. Агшаа тоглолтоосаа залгуулаад тоглох учраас залгуулж нэлээд ачаалттай тоглох учраас энэ дэг шийдвэр тоглолтууд дээр амрааж голбогдоод тоглох нэ. За ноёнгоос амраа өсгөлн давалтан дээр байгаа. За тоглолтын дээр одоо ирэх нөхөө хамгаалт хэмжилттэй. Хариу давхаа Ариаволын нөхөө Илбэг сайхны хамгаалт хэмжилттэй болсон. Одоо ирэх нөхөө. За дараагийн багаа олнодогч Тэдмэн нөхөнд орчихлээ. За Ганзам хөрдөөсрүүлийн давуу тал холбогчд болсон зэн сайхан тоглохын дүндрэвтэй орцсчдаг. Тоглолт харагдаад байгаа. Далай зэрэг
Яагаад утгаарсан гатаасан. Ариауд хачуу. Ариаудын алтан өгсөн орон цаг 17-11 болж ирчихсэн 6 оноос аллаа. Эдгээр бүгд одоо дөрвөг ойртолсон Солонгын хуралт. За Солонгын хуралт дээрээ хосоор хаасан. За 5 онон зэрэндээ тусалгаа авсан. Энэ удаа 7 онон зэрэг болж оноос саллаа шүү. За солилцоогоо бидэг байсан. Ингүүнийг оруулсангүй ганц замын солилцоог хуцаалаа. Орла. Орд хасаирын хуралт. За зэтээсэр саяратны гардагаад унсан да. Багав нуулагч Тэдмүн Осон амжилттай үсэг замаа салгалаа. За энэ дэгэд Булган аймаг зохион байгуулагдж байгаа өсвөр үйлдвэрлэлтэй улсын аврагчлалын тэмцээнд 21 аймагаас бүгд одоо аймагаас баг төлөөлөд оролцлоо. Нийт 65 өрсөлдөд явагдаж 6 өдрийн тоглолтод хагшид өрсөлдөх багуудын нэр тодорхойлсон. Өнөөдөр хагшид тоглолтод ээж байна. Өнөөдөр медаль эзэд тэмцээний шийдвэр тодорно. Гол хосоорын алтан өвчтэй Солонгын хуралт явсан дөрвдөр салбгүнэ гартаа оруулсан Бэлгүн гартаа тоглоод оруулсан оноогоо ортоллоо. Ариауд яалтаар төв мөгрөөний болноор өнжөн. Алдаагүй ирчичтэй тун гоё тоглолт юм Ариаудын тоглолт. За хэцүү орж иж байна. Ноён спорт клубээс Наранбаатарыг давуулах шамлагчин бэр дээр цэцгээр орж ирсэн. Талайсрын хамгаалалт. Ай за энд мэрдэ дотоо мөнгөн дээр гол Тинүн хаалтыг онцлсон 13-19 гэж өрчлөө. За хөөж тоглоно гэдэг бас нэлээд бодлоо юм байна. Боломжгүй зүйл юм байна. Тоглолт ихнээс нэр нь ойрхон явах хэрэгтэй байна. Дагаан замаар тусраад оноогоо ойрхон авч явах хэрэгтэй байна. Хоёрдугаар хэлцээний тоглолтын эхлэл их чухал да. Солонгын тоглохыг хамгаалсан зэрэг тоглох Ариауд явсан шугамцсан. Ариаудын шугамцсан. 2013 болгоо ноён. За энэ өмнө өсрөлтөд давалт алдсан байгаа. Ариауд. За дараагийн тоглолт сорсонгүй. Дараагийн тоглолт сорсонгүй. Ганцхан хөрөөс Солонгын давалт нь. За давалт сорсонгүй. Алид нарийнсан давалт алдлаа. Гол явда. Хассан. Гандуулгын нөхөйсэн оноогоо авлаа. Гандуулга тундаж өгөх тоглолттой шүү. Гандуулгыг онцмоор байна. Ганцхан 20 дугаар сургуулиас. За ганцхан 20 дугаар сургуулийн чигдэр чухал тоглолтын дээр тэрэнд багшир орох чухал тоглолтын дээр хоёр тэгээр Дафны политикникэд жимбагаа гажиж гарч ирсэн. За хоёрын тоглоо Амралын тоглооны судруулж авсан зэрэг тоглоо одоо хоёрын тоглоо явсан одоо хоёр дээр хоёр алтны хэлсэн.
аюултай алдууд юм аа. Бөмбөграгч нь гаргадаг үү дээ. За Булган Дорногов Арслан Дорногов Аргалан Транс Булган Хинти инжилийн одоо баг нар руугачин Овс гээд 16 орж ирсэн багууд 90 шансаасаа та багууд орж ирлээ дээ. Жишээ нь 16-гийн тоглолтууд үнэхээр тахарстай гарсан. Ховд Сэлэнг 5хан ноём Булган Хинти гэдэг одоо бас 8 орж ирсэн багууд одоо инжилийн өсрөлөөсөө улсын авраг шинжсэн багууд байлаа. Инжилийн улсын авраг хасалт сэтгүүгээр явж хансалтай болж байна. Багууд их сайхан олон тоглолт хийж ороос гарч иж байгаа багууд маань нэлээд сайхан туршлагатсан олон тоглолт хийлээ дээ. За дөрөв дотгоо тэлгүүнээр ясна болохоор хоёрын алт оноогоо авлаа. 16-23 юм биш. 16-24 юм биш шүү. Нэг оноо дутуу хийгээд байсан байх манайхаа. 16-24 ихний эцэн тоглолтын хожид дөрж байгаа юм байна. Орсон. За баг 11 цэрэнгийн ирэхс Анзам хэрдөө сургуулиас хамгаалт их тунгаай таахан бай шугам дагуулсан оноогоо авлаа. Тэдмэн шугам дагсан нохны гэж үлсгэлээ. За ганд болог Тэдмэн хоёроос нэлээд өндөр хөртэй сайхан дотгоо оноо явуулчулаа. За цацгаа цолмоо иргэд толгой дагалсан ингүүнийг авлаа. Яа адуучин гараацсан 2 дугаар явж байгаа бол гараачуу да. 18-24 намайда. За ихний чинь төгсгөлийн хон ондор байгаа шин ноён. Сул орцсон ороод сүмгдээ далай зэрэнгийн хатцсан дараагийн мохош зөвцөн цалбангийн болохоор орсонгүй. За 25-18-аар ноён клуб ихний чинь тоглолт ажлыг авч ээж ярьцаг нэгтэг болголоо. За 2-2 дахин тоглолтыг эцэцгэхэд бид болж байна. Хагшиг ихний тоглолтод дархан Политехник коллеж 2-1-ээр урхаж 2-1 гэж аврагд гарсан байгаа. 2-2 ойдсон урхаж хоцсон дархан Политехник коллежтэй аврагд тоглолтыг хийн. Хажигч нүрийн талд нөлөө урхаж 2-1-тэй юм тоглолт хийнэ. За баг ахлаж арай олон мөнгө олсон оролдонд 2 дахь чинь тоглолтод
амжилттай өдөж авсан намд товтлоо. Тэнүүнээс нь товтлоо хаалтны гартай явжээ. За дараагийн дээр амралсан тохиолсон. Нэг орлоо амралсан. Ирэхс өдрийн мөлөө авалтгаа ярагдж байгаа тоглолт ихнээс 2 дүрийн тоглолт. Яа намын дээр явсан байгаа ахлагч одоо 2-оор явсан нөхөө. Араад цаг 2-1 болгож өрчөлдөө. Баттөрийн одоо ил Айсгалангийн тэнүүн давалтан дээр Айлэрсэн болохоо амнаслагын хуралд нэлээд туу мөнгөөр таврагоо явуулах гэж үзчихээ сая. Гол Бадрахын хаалрамжтай улсайтай холбоотой дээр явсан мөнгөөр одоо 90 болохоо Галаа цэрэнгийн болохоо одоо 90 хуралд амнаслагын хуралд гартаа ногосон. Амнаслагын 2-2 өдөрсөн цэлээ амнаслагын Бадрахын давтан ойлгоо шийдсэн. Одоо энэ болохоо яагаад орсон голоос гадаргаж ирсэнгүй. 3-2 Гандулаг Алэцрэн зя тэдний аваад орсон. За хөндөр хамгаалах хэрэгтэй байна. За амралсан давт яаж арах вэ? За энэ тоглолтын дараа 2-3 цаг амрах байх шүү. 13 цагаас хүрэл медаль тоглолтод эхэлнэ. Ганзам хэрдүүр сургууль тоглоо 9-2 алтан ард. Хорсон зэрэг болохоор явдын тоглосон оноогоо хаалтны гартай явчуу. Ариал 5-3 болж өрчилсөн. Яа, харны нэмэгт орсон эвгүй орж байгаа давтан соломгон болохоо явсан. Болтоо харахгүй хаалтууд юм да ингээ хаалтууд. Олгоод ондоо содруулж авч байна. Га соломгон болохоо явсан хаалтрамжтай олхон нарыг ирэхс хамгаалсан. Араас одоо 90 болохоо. Араас ирсэн дээр хос 2 хуурлаа. Хос 2 хуураад оноогоос. За 6-3 оногоор халдаад эхэллээ дээ ноён. За татсан шогнор хамгаалжсангүй. Дараагийн хүн дээр оноогоо өдөгдөө. Соломгон болохоо яваад ойртолж байна. Гандулгын болохоо байна.
Илүү сайхны давлалт. Содрожод хамгаалсан сэргийд хоорсон. За. Тэдмүнээр ясна ханжтай. Я дараалсан 2 оноо ойрт өдрөдөө 5-6 олгож өршөлсөн. 6-3 дээрээс. Араас 2 оноо ба. Ариол нөхөө Ариол захаалтын гарлаа эргүүлсэн Ариол. Захаалтгүй мөн Ариол. Нам хамгаалал сэргийлэх Соломгийн хуралт. Нам удаа. Яа тородсон хосоор даруучжээ. Дармарсаагаар ганцам 20 өвмөг шидсэн. Забагийн голын агч ганцхан давтруу гарсан байна. Ганцам 20 дугаар сургуулийн магаас 20 дугаар сургуулийн доос ариун төвхтэй баг шүү. Лиг ерөн дээд. Нэгэн дээд үе амжилтууд ариунтай. Одоо ч одоо дээд үсэн сайхан амжилт гаргасан маструудад тоглож байгаа. Суур сайтай сургуулиудын нэг шүү. За 10 метр явчихв. Ариол 8-6. Дахлын тоглолтын төгсөд ийдсэн 2 дахь ээлжийн тоглолтыг явуулж одоо бас алтан медаль гараад ирэх боломж тун ойрхон харагдаж байна да ноён. Тэнүүн нэрээс нутганагаасан. Нэлээд ойрхон шилдэд авалт. Гартад дөрөвсөн хэлмүний товхоо. Орд хамгаалж тавьсан торд орчжээ. Хамгаалтаас орж байцаа. За багаас шараа явуулаа утруугаа явуулаа. Авсаа орлоо. Одоо ирээ хуралт. Амраачлын товхоо шугам дээр иргэсийн хамгаалт хэмжээтэй болсон. За хамгаалаа иргэс. Яа зэрэг тоо хаалтны гарын шороо явуулсан да одоо ир. Тэдмүн давтаг үстгэн. Яа, бадрахаас нутганагаа ба. 18. Заасан аврагын төлөө дархан полигник коллежтэй тоглолт юм. Хажигсны өргөн талын төлөө ургач ойрногтой тоглолтод явагдана. Энэ тоглолтын өмнө агш ихний тоглолт явагдсан 2-1 хацаагаар дархан ургач ойрныг өгсөн. Айрын нөхөдөр хаалгасан. Хоёрын алт нийлээд далаа цэрийн бадрах гэсэн хоёрын алт. Оноо олдуулж байна. Хоёрын тоглолтын дунд онооны хязгаар 11-8 дээр тасрал гавда. Ганцам 20 дугаар сургуулиас 2 дахь ээлжийн тоглолт техник сургуулиас эхэлж байна.
За ноёнгоос холбонд болох Эрдэнэт давтаг үүсгэсэн. Энд хойшоо хэвчээ давалт байна. Давалт орсонгүй. Баясгалангийн Тэнүүн давтамжтай. Дөрвөө явсан албат яа тонгой хамгаалт шүү. Тэр дотор дээр жоо холбооч нам зайтай юм нам явда нам дээр хаасан гандуудгын хаалтууд том мэдрэмжтэй хаалтууд байна да. Ганцам хордосруудаас одоо 90 дотроос хаалтныгаар байгаа юу. Хаалтгаар байхгүй мана. Хаалтныгаар явчихж байгаа дотор юм аа. 12-9 Алтгарын явсан гараа гандуулга тун сайн байна. Ганцам хөрөөс хаалтуудыг л аргах шаардлагатай байна. Хаалтууд л нөлөөтэй тоглогдоод байна шүү. Гол явлаа. Гол хосорын нөхөө. Сэрэг ухаан цолмын нөхөө явсан хамгаалт хэмжээлттэй Мөнханы хамгаалалт Амрысалын нөхөө явсан содорсон юм хамгаалсангүй. Я Амрысалын нөхөнд төгсөж 13-аар болгодоо. Я авахцаа. Гадруу дэлбэг сайхны давалт явна. Гараач шүү. Гарцсан шүү. Я 12-13 болж ганцхан өндөр тооноор ирж ирж байна. Хоёр үгийн шийдвэрлэх 2 хэзэн тоглолтод явуулж байгаа. Ганцхан хордосрол ах мод 3 хэзэн тоглолтоор шийдэх тоглолт. Ноён спорт клуб ах мод 2 дахь аврагт гараад ирэх боломжтой. Чухал хэзэн тоглолт тоглолтын донд үедээ үргэлжлэн явуулж байна. Я дараагийн нутгаас гараач. Давтууд утсан, давхаанаар гараацсан. Солоноос зэрэг голооны тэргэлээ алдаад ноён. За Ариа дараагийн хойж юм уу шүү. Ариа даахтар шугам явдсан шүү. Яа давтаад онцчээ. Давтаад шугам дээр онжээ. Давтаг хэмжээ төгөөсөн анагaalсан эдгээр сайхны давталт онооны тэргүүлэлтэд болголоо. 3 оноотой явсан дараалдан 4 оноо явж байна. Дараалдан 4 оноо ганц замруу очтоо. Я дараагийн давталт нь байгаа юм. 14. За алтнаас явсан хамгаалалтаас ороод ирсэн нам явах нэ обжиг юм дорн дээр сонцаа. За эсрэг налбар орог өлсөн мөнгөнд хөрж байгаа юм байна ноёнгоос сая. Оловчийн бөгөөд тарны иргэн дээр очсон. Тарны иргэнээс орж ирэх өлсөн мөнгөнд хөрөөд боруудаж байгаа юм байна. Ганцхан хордосрол оноогоос санааны 15-14. Гандуудгийн давуулт Я дараагийн дээр Ариа шугамаа явдаа. 15. Яг нэг дөрөв мөлөө авалтан дээр хамгаалтан дээр ингүүн нэг сэлцээр оруулж гараад ганцхан хордосрол
Урда Алесрин гамгатамжтай болсон хойш явсан мөрөөр цааш авсангүй 4 авал. Өнөөдөр бошээцаа. Гаан тоглолтын тэмдэглэл агуулга ганцхан тодорхой болцлоо шүү. Сая 2-3 оноо руу хадгалаа яваад байсан. 11-8, 13 гээд 3 оноо хадгалж явсан ноён. Араас урд явсан хэд хэдэн тоглолтод аваад талбай гаднаа оноо орчихлоо доо. Тэргэлээ адлаа 17-15 2 оноо зэрэг өсөнгөт тасрал захиаллаа. Тэмдэглэл алдаж байна. За ноён спорт клубын нийлцэн тоглолтын ихний тасралд Салмын дараагийн давлт нийтэр мөхөш явсан татсан хаалтуудаа явуулах хэрэгтэй байна. Ноён хаалт гоцорсон. Гол тэнүүн давханд гараад ирлээ. 18-15. Нийтэр мөхөс явсан гол хаалт зэрсэд оцгоо явууллаа да. Ганцхан 20 дугаар сургууль. За хагш ихний тоглолт 3 эзэн тоглолтоор шийдэгдсэн байгаа. Хагш 20 дугаар тоглолтоос Нэлээд сахар өсөлтөд тоглолт явагдаж байна шүү. Нэлээд эвгүй авж байгаа нурд. Тэр алтар сулраад орсон. Тэлмүний тоглоо. Яар тоглоо байсан гол сул явсан. Голд Бадрахын алт. Зяан сулмын дээр ямар тоглох явах нөө. Энэ дээр ганаа хөдлөж магадгүй Бадрахын тоглох сая хатамжтай. Дараагийн мөг сулраад ирсэн. Сэргэл хонд одоо 90-ийн тоглоо шугам явлаа. Яа, буруу автобч юм уу? Буруу авторгаж байгаа юм бөгөн. Ганцхан мөрдөрсгөө сая. Хадагсны гэвгүй гатгаад тосоод олсон юм болоо. Хатаг шиг олсон. Яа, адаграм мөрөдсөн. Яа, тон эвгүй хэмнэлтэй болчихлоо шүү тоглолт. Хаалт зэгсгэрсэн ард хамгаалалтыг жоохон ойлгосон мото болоод ирсэн шүү ноён. Төгсгөл яаж явах нь вэ? Тэлмүний тоглоо. Хоёр атар сулрсан мөнгөн дээр амар өсгөл буцаасан Ариолын таталт амжилттай болоод давлаа. Яа намаасан. Тэлмүний тоглоо яваад байгаарсан. 19-16. За энэ хэмжээ оноод ишээ гаргаж төггөхөн ээлж ясагцсан зүйл холонстой харагдаж байна да ганцхан 20 дуусар гол. Нэлээд сэргсэн тоглолт явуулчлаа шүү. Хурдцсан. Бадрахын хурдцсан. 20-16-оос. Яа 4 оноо нэлрээ шүү. 20-16 дээр ноён спорт клубын тоглолтын 2 дахь тасралт гарлаа. За метр 92, метр 94, 96-тай 4-р тоглогч байгаад байгаа.
Энэ жилийн өсвөр дэвшилт улсын аврагчдын тэмцээний хамгийн өндөр баг ноён спорт клуб байна. Дунд өндөр 1.87 баг ирсэн байна да. Аюултай яа. За ордон дээр хорлолоос Эрдэнэт. Одоо Эрдэнэт гоочлогцоо. Одоо гоочлны явуулчлаа. За ганцхан мөрдөө сурч одоо төгсгөл бас алдаад байгаа байгаа нэг шүү. Өчигдөр одоо 13-11 дээр хинти төгсгөл алдуу. Хоёр оноос алдсан өндөр хон дээр 3 дахь жил отыг төгсгөл их онон дээр дараалал 4 оноо алдаж байгаа хэрэгсэн. За урд Бадрахын хамгаалт тун эвгүй хамгаалт харагдаж байна. Тинүнээрээс нь болохоор орсон. Давтганы нэлээс харагдажээ. Тоглооны дасаар саадагаар болж байгаа юм байна. 18-20. Яа иргэд хоёр оногоор ойртлоо одоо ноён засварлал болсон байгаа. Ганзам засварлагтай. Зяаны дөрөв бүгрийг эвгүй орж ирсэн. Ирэхс гардыг талбад авсан. Сод явлаа. Дараагийн утгаа Бадрахаар явлаа. Бадрахын утгаас хагаасан. За эргээд тоглолт тиймдээ олж авлаа. Сүүлийн засварлагаас хойш дараадан 3 оноо явууллаа одоо ноён. Сүүл 2023 онд өсвөр дэвшилт улсын аврагт алтан медалийг хүртсэн. За даацаа алхаж ирээд манай хөдлөгдөөд одоо 21-19 Баясгалангийн Тинүн. За өндөр тоон дээр давуулт дээр байна да. За сэтгэл зүйсээ тань төсөл явчихсан да. Эргээс Бадрахын утгасан чаван дээр онжээ. За Бадрах гэж одоо тон аюултай гол яг шигч ирж байна да. Давуулт сайхан давна. Давтгаа энэ төр үнэхээр одоо хэл хөггүй хамгаалахад хаахад хэцүү. Тодгонод харагдаж байгаа да. Аргалаа сайтай хаалтууд гараад ирсэн үед хаашин зохио мэддэг мэдрэмжтэй тоглож харагдаад байгаа да. Бадрах. За давтыг нарыг. Хорин нэг тэнцэж байгаа юм байна. Чимээсээ оноогоо хийсэнгөө. Ноён руу хийгээ хийсэн байна. Өстөө өчтөр миний алдаа шүү. 21-21. Бадрах оноо аваад дахиад нэг оноо авчиж байгаа. Ноён. 21-21. За өдөөс нь хаяасан хаалт орчлоо. Одоо 90 хаалт орчлоо. За энэ дээр засварлага авах удаа. Ноён спорт клуб онооны зэрэг болсон 20-16 дээрээс нэхэж ирж байна. 20-16 дээрээс ойртож ирж байна ноён. 20-16 шүү дээ. Сүүлийн 6 оноонд донд 1 л оноо дундуур нь явуулчихуу да ганзам. 20-16 дээрээс 22-21. Сүүлийн 6 онооны донд 1 л оноо явуулсан байна. Яа тоглолтын засварлага авсан өндөр тоон дээр байгаа. За Монгол Улсын гавьт шалгуулсан жирийн мастер Доржин Солонгогч баг тэмцээдээ зөвлөж байна. За рухагаа явсан хаалт зайтай гарч ирсэн. Гандод рухагаа явж байгаа да. 22-22 дээр тэнцэлээ. Хоёроо шийдсэн амрын сулгийн төвхөө. Хоёр алт содруулж авсан сөрөг төвхөө цолмгийн хууралт явсан гартаа тоглосон болсонгүй. Яа рухшээр хамгаалж явсангүй бас.
Амралтын 23-22 даваад руу гарч байна да. За хэсэгдийн холбооны дээр хүчлээ. 24-22 завсарлага ойдын раунда. За бэлгүүнийг ард оруулж ирсэн гануудгыг авсан. Ганцхан хордос руу дараалан 2 оноо явуулах шаардлагатай. Соломон нөхөсөн за болон унсан шүү. Соломон дуусгаагаа санууллаа. 23-24. За элбэг сайхан даваад гүйцэтгэн давуулаад хамгаалтан дээр одоо бас тажиг сайхан давуулж. За гануудгыг иргэд оруулж байна. Ганцхан хордос сургууль. Ариодыг авах шаардлагатай шүү. Ариодыг авах шаардлагатай тэр цаана ганцхан алтаа гарч ирсэн хаалтнаас гаргацсан. Дахиад алтнаас гаргаад төсөлийг хийсэн. Багаах тагшаараа бол төсөл хийлээ. 2 эзэн тоглолтод ажилласнаар ноён спорт клуб алтан медальтай тоглолтод шалгарч байна. За сүүлд 2023 он аваргын болцоод биелүүлсэн байгаа ноён 2025 оны өсвөр дэжтэй улсын аваргын алтан медальны тоглолтод Дархны политехник коллежтэй тоглохоор шалгарч байна. Аваргын төлөө Дархан политехник коллеж ноён спорт клубүүд хөрөлм далын төлөө уурхачийн орны ган зам хордгоо сургуулийн шалгарын хүрэлтлээ. Агшаа тоглолтоо тун өрсөлтөнтэй тоглолтод явагдаж байна да. За медальтэнтэй тоглолтод 13 цагаас явагдана. 13 цагаас медальтэнтэй тоглолтуудаараа уулзцгаая.